Үлдсэн ят барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын уран шуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх үлдсэн ят барьцаат зээлийн газар. Орой мэнд хүргэе эрхэм үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Хүлээн авч үзсэн үү? Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Эрчим хүчний сайд Даваасран Улсын хурлын гишүүн боловчлуунаар Дорнот аймагт ажиллаж, Дорнот Улсын эрчим хүчний систем төрийн өмчт компани үйл ажиллагаатай танилцсан байна. Зүүн бүсийн айл өрх албан байгууллагуудыг эрчим хүчээр хангадаг цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага байгааг энэвээр танилцууллаа. Тэгвэл энэ ажилд засгийн газрын 2020 оны хүртэлх мөрийн хөтөлбөр тусгагдсан эрхчлээс тендерийг дахин зарлана гэж мэдгдсэн юм а. За Монгол Улсын засгийн газар зүүн бүс нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, Жобсон хотыг ажилтгуулжуулан хөгжүүлэх зорилгоор 1967 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цахилгаан станцын суурийг тавьж 12 мегабитд суурилсан хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг 1970 онд ашиглалтанд оруулж байжээ. За улмаар 1979-с 82 онд нэмж 300 2 турбо генератороор өргөтгөж станцын хүчин чадал 36 мегабайт болсон байна. Өнөөдөр тус байгууллага цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх түгээх зохицуулалтаа хангах, импортлох эрчим хүчний тоногдол засвар туршилт хийх 8 тусгай зөвшөөрөлтэй. Дорнот Сүхбаатар аймагуудын 39 сум, Суурин газрын 24710 айл өрх, 3100 гаруй аж ахуй нэгж, уулуурхайн 13 ордын баяжуулах олборлох үйлдвэрүүдийг 3647 км агаарын болон кабель шухам 315 ком дэд станц чиглэн эрчим хүч түгээж Жобсон хотыг дулааны эрчим хүчээр хангаж байна. За энэ болохоор манай 3-4 дэх машин ПТ 12 35 10 маркийн турбинууд байгаа. Энэ турбинууд 12 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай турбинууд. Одоо энэ 4 дэх машин бол 12 мегаватт хүчин чадалтай уур үйлдвэрлэлээ явж байна. Одоо уурын нийт зарцуулт нь бол одоо энэ 82 тонн цагаар 12 мегаватт уур үйлдвэрлээд дулаацуулгын хотвороор Чавсан хотыг дулаанаар хангаад ингэ явж байгаа. Турбины гол үзүүлэлт нь вакуум гэдэг байгаа. Энэ бол одоо 81% таа явж байна. Үйл ажиллагаа хэвээ явж байна. За 100-ыг бол төжөөлөө усаар хангаж байгаа. Төжөөлөө усны албан одоо 159 градусын халуунтай ус очиж байгаа. Энэ 3-4 дэх машин дээр доголдож байгаа юм бол байхгүй. Дулаацуулгын хотворууд бол бүрэн ачаалж байгаа. Өнөөдөр тус станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ингэснээр нөөц эрчим хүч бүрдүүлэх боломж байхгүй болжээ. Оройнчлуудад станцын хүчин чадлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарсны дагуу өргөтгөлийн ажлыг засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогод тусгасан байна. Дорнотын цахилгаан станц бол одоо бүрэн хүчин чадлаараа тултлаа ажиллаж байна. 36 мегаваттаас 35-6 мегаватт авч ажиллаж байна. Ашигтай ажиллаж байгаа. Сүүлийн хэдэн жил дараалан ашигтай ажиллаж байгаа ийм станц байгаа. Одоо бидний хувьд бол Дорнот аймгийн хувьд бол зүүн бүсийн хувьд хүлээгдэж байгаа үсэр бол 50 мегаваттын цахилгаан станцыг бол зайлшгүй яралтай эхлүүлэх барих ажил одоо хүлээгдэж байгаа. 50 мегаватт ашиглалтанд ороод одоо нийт 86 мегаватт болно. Тэгэхэд одоо шууд авах хүлээгдэж байгаа аж ахуй нэгж уулуурхайхны энэ хүсэлт бол 50-60 мегаватт хүрчээд байгаа. Тэгэхээр бол ажил их байна. Цаана бол станцын одоо цахилгааны борлуулалт бол хангалттай гэсэн үг. Тийм учраас энэ станцын шинжилгээ бол яралтай бид хийхин төлөө бол ажиллах ёстой л гэж бодож байна. Өмнөх засгийн газрын үед станцын хүчин чадлыг 50 мегабайтаар өргөтгөх тендер зарлагдсан ч санхүүгийн гэрээ хэлцэл хийгдээгүй. Монгол Улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор концессийн ажлыг цогцолсон байна. Иймээс ажлаа хүлээн аваад удаагүй байгаа шинэ засгийн газар эрчим хүчний яам Дорнотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн тендерийг дахин шинээр зарлах болсон талаар Даваасран сайд мэдгдлээ. Дорнот Улсын эрчим хүчний систем төрийн өмчт компани хүчин чадлыг өргөтгөхөд 200 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Санхүүжилтийг өөр шинэ их усүрээр шийдэхэд онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг салбарын сайд нь хэлж байсан юм а. Энэ Дорнотын дулааны цахилгаан станцын хувьд бол гол одоо их усүрийн нэмэгдэл нь бол эрчим хүчин дээр байгаа юм. Дулаан дээр биш эрчим хүчин дээр, цахилгаан дээр. Цахилгааны
хүчин чадлыг бол бид нар 50 мегаваттаар нэмэгдүүлчих юм бол ойрын нэг одоо 5 жилдээ бол бидний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бол хангаа явчихна. Сумдын хувьд гол үүсэж байгаа асуудал бол нөгөө модон тулгууртай шугамуд нь хуучирчсан, энийгээ солих бас зарим сумдууд нэлээд өргөжөө тэлчихсэн, тэр нь одоо тогтцохлын хөрөөгөөч гэдэг юм ийм асуудлууд бидэнд тавьсан. За энэний дагуу бол одоо Дорнодын 6 сумын одоо хуучин модон тулгууртай шугамыг бол SIP кабелээр солих ийм ажил бол энэ онд багтаад бол хийгдэнэ. 90 онд багтаад хийгдэнэ. Энд өсөж байгаа эрчим хүчний хэрэглээгээ дагаад энэ дулааны цахилгаан станцыг өргөдөх юм шаардлага бол үүссэн байна. Ерөн зөвхөн бидний төлөвлөж байгаагаар бол ойрын 5 жилийн хугацаанд зүүн бүст бол эрчим хүчний хэрэглээ 2 дахин өсөх 80 мегаватт хүрэх ийм төлөвлөлттэй байгаа. Тийм учраас бол зайлшгүй одоо Дорнодын дулааны цахилгаан станцыг 50 мегаваттын хүчин чадлаар өргөдөх ийм шаардлага байгаа. За энийг бол ойрын хугацаанд хийхээр бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөд тусгаад их усрыг эрэлхийлэх ийм ажил бол хийгдэж байна. За мөн эрчим хүчний сайд дорнодчуудын хүсэлтээр аймгийн төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг зориулан зарцуулагддаг цахилгаан эрчим хүчний үн тарифыг хөнгөлөх шийдвэр гаргаснаа дуулгалаа. Хүн амын суурьшил хотжилтын байдлаараа улсдаа 4-р бичигддэг Жобсон хотын замын гэрэлтүүлэг шөнийн 24 цагаас хойш унтардаг. Энэ нь иргэдийн амгалан тайван амьдрал замын хөдөлгөөний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр байна. За хотын гэрэлтүүлгийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсноор гэрэлтүүлэг бүхэл шөнийн турш асч тэр хэрээр ард иргэд жолооч зорчигчдын амгалан тайван байдал хангагдана. За ташрамд мэдээлэхэд Жовсон хотын төв замын дагуу 550 орчим гэрэлтүүлэг бий. Төв замаа бүрэн гэрэлтүүлэх ажил боловчлон гишүүнээс наачлагаар 2014 онд хийгдэж, улсын төсвийн 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар замын хоёр талаар гэрлийн шангуудыг шинжилэн суулгаж байжээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Жил орчим хугацаанд хэвлэгдээгүй жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэллээ. Тийм учраас хуучин шар үнэмлэх солих материал хүлээн авч эхэлсэн байна. Улмаар хуучин шар үнэмлэх болон хугацаанд туссан төр үнэмлэхээр хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхааруулж байна. Жолооны үнэмлэх хэвлэг компани тендер шалгаруулалт удааширснаас болж үнэмлэх хэвлэлтэнд гацаа үсэд байсан. Улмаар өнгөрөгч 7 хоногоос эхлэн үнэмлэх хэвлэгдэж эхэлсэн байна. Дорнод аймгийн тухайд 800 гаруй үнэмлэх хэвлэг захиалга өгснөөс өнөөдрийн байдлаар 537 ширхэг үнэмлэх хэвлэгдэн иржээ. Эдгээр үнэмлэх 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл материалан өгсөн иргэдийнх юм байна. Тийм учраас үнэмлэхээ солиулсан, өргөдүүлсэн, эрхээ сэргийлэхээр материалаа өгсөн иргэд замын цагдаагийн засгийн бүртгэл мэдээллийн хэсгээс үнэмлэхээ авах боломжтой боллоо. Одоо үнэмлэх бол нэг захиалснаас бид нар энд бөөгнүүлж сард нэг удаа үнэмлэх явдаг байгаас сард очиод ирэхэд 7 хоногийн хугацаанд өгснөөс хойш сарын дотор үнэмлэх гинэ. Жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэлсэнтэй холбогдуулан хуучин шар үнэмлэх солих захиалга авч эхэллээ. За мөн хуучин шар үнэмлэх болон хугацаанд туссан төр үнэмлэхээр хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг анхааруулж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Өнөөдөр залуучуудаас сонсох өдрийн ээлжит уулзалт боллоо. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтөд уулзаж тэдний санал бодлыг сонссон байна. Сар бүрийн 11-ний өдөр зохион байгуулдаг залуучуудаас сонсох өдрийн ээлжит уулзалтанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой саналуудыг хэлсэн. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарж байгаа иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг болох боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн юм а. Өмнө гол тулгамдж байгаа асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ банк гэртээ хараад суудаг ажил эрхлэх боломжгүй. Тэр учраас нөгөө нийгмийн даатгалын шимтгэл хамрагдаж чаддаггүй. Тэгэхээр нийгмийн даатгалаас орон нутгаас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэгхээ харж байгаа хүүхдүүдэд харж байгаа эцэг эхчүүдэд нийгмийн даатгалын төлбөрийг тийм шийдэж өгөх боломж байна. Бусад Орхон аймгийн салбар бол 4-5 дахь жилдээ дан нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарж байгаа ээж аавдаа нийгмийн даатгалын төлөөд явсан юм туршлага байдгийн билээ. Манай аймагт ийм туршлага байна. Байгууллагч ихвчлэн 60-70 мянган төгрөгийн сараа төлбөртэй байдаг юм билээ л дээ. Энд яг тухайн хүн өөрөө сонирхоод хамрагдсан ихээр хамрах гэхээр тухайн мөнгөний тал хүн яваад байж байгаа байхгүй. Тал тэгээд тийм болохоор хүмүүс яг нөгөө амьдрал хуваа болоод явж идэх байгаа. Энэ дэр бол таа бүхэн тэр хөтөлбөрөөр яригдчихсэн. Тэр хөтөлбөрийг бас хэрэглүүлээд чи манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хамруулаад
бие бяцлаг өөрийнх нь онцлог энэ өөрийнх нь саажилттай янз бүрийн зүйлийг нь бас ийм таймер гэдэг чинь хүнийг өөрчлөлт зүйл. Тийм болохоор энэ зүйлийг та бүхэн бас дэмжиж өгөөч. Одоо нэгдүгээр ажлын байр үнэхээр олддоггүй. Ажлын байранд одоо зуршлаад үгийгээд одоо явхад болохоор яг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэгжид асуудал. Одоо нэг төрийн байгууллагт бол ороход бол үнэхээр бэрхшээлтэй байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэд маань одоо бүгд сонсдоггүй учраас энэ сая охин хэллээ. Одоо авах байгууллага олддоггүй. Харааны бэрхшээлтэй иргэдийг бас голоод авдаггүй. Өнөөдөр одоо эдний л одоо өнөөдөр хөдөлгөөний чадвартай өнөхөр харахад сайхан залуучууд байгаа боловч эдгээр иргэд маань одоо бүгд ажлын байргүй байна. Энэ нь үнэхээр тулгамдж байгаа асуудал. Хоёрдугаар төгслийн бэрхшээлтэй мөртлөө одоо гэртээ суудаг одоо залуучууд аягүй олон байна. Ийм учраас эднийг одоо түрүүнд бас хэлсэн чирэгжүүлэлтийн танхимтай болмоор байна. Эдэн маань чирэгжүүлэлтийн танхимд одоо бас хамрагдаад одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх юм танхимтай байвал бас хэдэн минутыгаа танилцаж бас нийтдээ бас одоо хөдөлмөр их санаа онооч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд гарч ирэх байхаа. Нэгдүгээр, хоёрдугаар бас эднэрийн маань эрүүл мэндийн асуудал бас чирэгжүүлэлтийн танхимтай болсноор бас нэлээд дээрдэх байх. Тийм учраас бас одоо өнөөдөр бас суусан та бүгдд маань энэ номын сан дээр явуулж байгааг одоо үүдэнд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зориулсан энд бас танхим байдгийг шүү та бүгд бас мэдгүй залуу хүмүүс байж магадгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ танхим маань бас интернет орчин бүрдсэн байдаг. Та бүгд бас интернет орчинд бас орж энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа танхимаар бас үйлчлүүлж байгаарай. Номоо бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим маань хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад дүн төлбөргүй энэ карт нээж бас үйлчлдэг байгаа. Ийм учраас ийм сайхан танхим бас нээгээд өгсөн байгаа учраас энэ маань бас цэцэг даргын тамгын газраас бас санхүүжилтээр бас ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ийм танхимтай болсон учраас энэ танхимаар бас үйлчлүүлж байгаарай. Биднэрт бас ийм танхим одоо бид нар бас дандаа болохгүй бүтэхгүй юм ярихгүй те. Энэ танхимдаа ирээд бас мэдээлэл аягүй сайн одоо интернет орчинд орж мэдээллийг аягүй сайн хүртэж байгаасаа гэсэн үгнээс бас хэлж байгаамаа. Энэ оны байдлаар 10 удаагийн залуучуудаа сонсох өдрийн уулзалт болж гэр бүл, төрийн бас байгууллага, нэгдлэг клубын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл, залуу багш эмч сувилагч нарын төлөөлөл, ихэр болон олон хүүхэдтэй залуу ээжүүдийн төлөөлөл гээд нийтдээ 260 гаруй залуучуудын үгийг сонссон байна. Уулзалтаас 49 санал гарснаас 22 саналыг шийдвэрлэж, 9 санал шийдвэрлэгдэх шатндаа явагдаж байна. Одоогийн байдлаар залуучуудын нэгдсэн сайт байгуулахад 10 сая төгрөг, олон нийтэд харилцах залуучуудын хэвлэлийн баг ажлуудахад 3 сая төгрөг, тест шалгагч машин авахд 7 сая төгрөг, шүдний дижитал эрентгийн аппарат, мөн сэргээн засах эмчилгээнд искр аппарат суйрлуулахад 28.5 сая төгрөг, нутгийн хөгжил залуучуудын мандайлал залуучуудын чуулган зохион байгуулахад 4 сая төгрөг, за нийт 52 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхэр болж санхүүжилт нь шийдэгджээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий-Бат барьцаат зээлийн газар. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймгийн онцгой байдлын газрын аврах шалгаруулах спортын олон төрөлд тэмцээн зохион байгуулсан байна. Онцгой байдлын газар алба хаагчдынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бэлтрийг хөгжүүлэх, анги салбаруудын хамтаж ажиллагааг дэвшлүүлэх, гэр бүлийн гишүүд зөвлөлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор гар бөмбөг, олс татлалд, даардас, хөгжөөнд буйха гэсэн 4 төрлөөр 12 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Дорнодсын эрчим хүчний систем төрийн өмчт компани спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Галдөмөр унтраах аврах 52 дугаар ангийн 3 дугаар салааны захирагч, ахлах тэслэгч Батгүй ахлагчтай баг тэргүүн баринд, 4-р салааны захирагч ахлагч Дэлгэр ахлагчтай баг 2-р баринд, Баян улс сумын дах галдөмөр унтраах аврах ангийн захирагч Хошууж Амар сайхан ахлагчтай баг Тэмэрчэд 3-р барь эзэллээ. За өнөөдөр манай онцгой байдлын албаны хэмжээнд одоо жилүүлэн уламжил зохион байгуулагддаг 7 дахь удаагийн гэр бүл спортын наадам болж байна. Энэ наадмын гол зорилго бол манай тухайн жилд одоо шинээр гэр бүл болсон гишүүд залуучууд яв байна уу? Шинээр ирсэн залуучууд, шилжиж ирсэн залуучууд, шинээр энэ албанд орсон залуучуудын бие бэлдэр спортын чадвар, урлаг спортын чадвар тэр бүхийг одоо хоорондоо туршлага солилцох, танилцах ийм одоо үйл ажиллагаа болдог. Тэгээ энэ удаад бол манай бүх ахмадууд оролцдог, бүх салаа салбарууд нийтдээ одоо 10 баг оролцож байна. Тэгээд нэг онцлог нь бол энэ шинээр зохион байгуулагдсан Баян улс сумын дах 53 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ирж байна. Тэгээ гэх мэтээр энэ залуучууд гэр бүлийн доторх одоо бие биентэйгээ танилцах, ур чадвараа солилцох энэ арга хэмжээ, нэг арга хэмжээ уламжил бол 7 дахь жилдээ зохион байгуулагдаж. Энд бол маш их идэвхтэй
жил бүтэн жил бэлддэг ийм одоо юу шинэ жилээсээ илүү энэндээ их бэлддэг ийм одоо арга хэмжээ болсон учраас их сайхан одоо урамтай сайхан болж байна. Одоо 152 албан хаагчийн 100 гаруй гэр бүлүүд байна. Гэхдээ бүгд л одоо энд ямар нэгэн байдлаар оролцож байгаа. Тэгээд энэ олон төрөлт учраас үндсэн юу нь бол болиолын тэмцээн, тэгээд даардас, ол статал бүх нийтийг хамарсан байдлаар хөгжөөнтэй бөөка гэдэг ийм байдлаар зохион байгуулдаг. Жил жилдээ тухайн хөтөлбөрүүд нь өөр болдог. Тэгээ ямар ч байсан болиолын спорт бол суурьтай. Тэгээ бусдын нь бол ингээд өөр болгодог. Тэгээ зохион байгуулж байгаа энэ жил нь бол захиргааж хуу ахмадын зөвлөл хоёр хамтар зохион байгуулж. Тэгээ хоёроо ээлжилж тухайн жилүүдэд зохион байгуулдаг. Энэ болгондоо бол маш одоо идэвхтэй сайхан оролцдог ийм арга хэмжээ болд юм аа. Тий албаа бүсийн төв болж оронтой бүтэж нэмэгдсэн. Ер нь бол шинээр оронтоонууд нэмэгдсэн учраас тэрэн дээр шинээр ажиллаж байгаа одоо залуучууд, гэр бүлүүд тэгээ манайхан чинь бүгд одоо 35-аас доош насных учраас жил болгон шинээр гэр бүл бий болж идэг. Тэднэр гишүүдийг одоо танилцах хамт олон дотор авах. Тэгээ эн чинь гэр бүлийн зөвлөл гэж том зөвлөл байгаа шүү дээ. Тэднэр бас том арга хэмжээнд оролцдог юм учиртай. Албанд одоо 25 жил ажиллаж байна. Тэгээ өнөөдөр онцгой байдлын албаны шадар сайдын шагналаар онцгойсон өчигдийг тэмдгээр шагнаглаа. Миний шагнал одоо миний ажилласан жилийг хамт олон маань нийлж байна. Хамт олон цуг байгаа хамт олонд баярлалаа. За манай Баян сумын 3 дугаар ангийн 16 онд нээж үйл ажиллагаа хийсэн. Одоо жил гарсан болж байна. Үйл ажиллагаа хийв гэж байна. 16 онд 17-8 дүнгээр гарч ирсэн. Объектын 4 дүнгээр гарч ирсэн бол анги байгуулагдсан одоогоор объектын 8 дүнмэртэй, объектын 2-ын 8 дүнмэртэй, объектын 1 дүнмэртэй галын зөрчил буурж ийм үйл ажиллагаатай явж байна. Би усч аврагч хийдэг аймгийн онцгой байдлын 90 аврах ангид ахлах цолтой 6 дахь ажиллаж байгаа. Ер нь бол сая 9 сард усан хилийн одоо зүүн бүсийн усан хилийг одоо хамгаалах талаар хилждэд сургалт явуулсан. Тэгээд тэр сургалт маань маш үр дүнтэй болсон гэж би бодож байгаа. Тэгээд одоо манай хилжин усч аврагчд бол маш олноороо нэмэгдсэн байгаа. Тэгээ өнөөдөр миний навсан шагнал маань бас тэрхүү одоо үйл ажиллагаатай холбоотой гэж хэлмээр байна. Тэгээд хилийн цэргийн алба хаагчид болон манай онцгой байдлын албаны нийт одоо бие бүрэлдэхүүн хамтарч ажиллаж маш их зүйлийг хийж бүтээж байгаа. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэмцээний үеэр онцгой байдлын албаны онц гал сөнөгч тэмдгээр Баян улсман дахь Галдүмөр унтраах аврах 53 дугаар ангийн захирагч хошууж амар сайхан хөдөлмөр хамгаалал техник тоног төхөөрөмж хариуцсан мэрэгжилтэн хошууж Үнэнбат Эренхайх аврах ангийн аврагч ахлагч амар жаргал за цэргийн хүндэт медалаар бэлтгэл ахлагч Баяр Магнай онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууж генерал Бадрлын тушаалаар хугацааны Ахмад Цолоор Эренхайх аврах ангийн захирагч ахлагцлагч Отхон хүү Мөнх Баатар нар шагнагдлаа. За мөн онцгой байдлын ерөнхий газрын даргын сайшаалын үнэмлэхээр Галдүмөр унтраах 52 дугаар ангийн шуурхай албаны жолооч Дэд ахлагч Батбаяр, Эренхайх аврах ангийн аврагч Дэд ахлагч Батэрдэн, Баян улсман дахь Галдүмөр унтраах аврах 53 дугаар ангийн шуурхай албаны жолооч Дэд ахлагч Наранбат, улсын нөөцийн салбарын харуул Батсүмбэр нар шагнагдлаа. За хилийн төлөө тэмдгээр Эренхайх аврах ангийн захирагч Ахмад Даваазран, Эренхайх аврах ангийн аврагч ахлагч Отхон Баяр, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалаар ахлагч Цэцэг манар шагнагдсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд өнөөдрийн Дорнод аймгийн ханшийн мэдээ үзүүлье.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Даваагаргийн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийг сонгоодсон үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Үлзийбат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын уран шүүл зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд барилах Үлзийбат барьцаат зээлийн газар.